10 ажил. Шүүхийн бие даасан шүүгчийн хараад бус байдлыг цогцоор хамгаалсан багц хуультай болж шүүх эрх мэдэл эрх зүйн хомсдлоос гарав. Шүүн таслах ажлаас шүүхийн захиргааг салгаж бие даалган байгуулсан нь шүүх бусад эрх мэдлээс хараад бус бие даан ажиллах нөхцөл бүрдв. Шүүхийн шийдвэр нээлттэй болов. Шүүх хуралдааныг ажиглах, үзэх, нөхөн үзэх болсноор шүүхэд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх бололцоог бүрдүүлв. Монгол Улсын шүүхийн тогтолцоо бүхэлдээ дагнан мэрэгчснээр иргэдийн шудраг шүүхээр шүүлгэх эрх илүү хамгаалагдав. Улсын төсөвд шүүхийн төсвийн эзлэх хувь дээшлэв. Шүүгчийн цалин 3 дахин нэмэгдэв. Нөлөөллийн мэдүүлэг хөтөлдөг болсноор шүүгч дотоод гадаад нөлөөнөөс хамгаалагдав. Шүүгчид нөлөөлсөн альва этгээдэд хариуцлага тооцох механизм процессыг бий болгов. Шүүхийн бус журмаар маргаан шийдвэрлэх шинэ арга нэвтрүүлснээр шүүхийн ачааллыг бууруулж нийгмийн харилцаанд эерэг хандлага төлөвшүүлэх нөхцөл болов. Шүүгчийн хүнээс хамгийн бага хамааралтай шалгаруулах тогтолцоог бүрдүүлж 137 хуульчаар шүүгчийн игнийг бүртгэсэн нь шүүхийн ачааллыг бууруулах, шийдвэрийн чанар сайжрах нөхцөл бүрдэв. Шүүгчийн аюулгүй байдлыг сахин хамгаалах бие даасан шинэ институт ахрын алба байгуулагдав. Шүүхэд итгэх иргэдийн итгэл дээшлэв. Мэргэшсэн шүүгч. Шүүх бүхэлдээ дагнсан нь мэргэшсэн шүүгчээр иргэд хэрэг маргаанаа шийдвэрлэх эрхтэй болсон. Шүүхийн энэ шинтгэлийн хүрээнд хинтээч маргахгүй одоо бас нэг хэд хэдэн том өөрчлөлт гарсныг бол зориуд одоо тэмдэглэгийн хэлхийг хүсэж байна. За энэ юу вэ гэхээр нэгдүгээрт Монгол улсын шүүхийн түүхэнд анх удаа бид нар дагнсан шүүхийг байгуулж иргэд олон нийтийг мэргэшсэн шүүгчээр хэрэг маргаанаа шийдвэрлэх ийм нөхцөлийг бүрдүүлсэн явдал бол энэ балтаар зогссон балархгүй одоо ийм том амжилт юм аа. Манай шүүхүүд бол эрүү иргэний хэргийг дагнж шийдвэрлэх болсон. Дээр нь эрүү иргэнийхээ хэрэгээр системтэй сургалтууд жил болгон явагддаг. Мөн шин залуу шүүгчдийг шүүгч болсон үед нь бол бас тусгай сургалтанд хамрагддаг. 2013 оны шүүхийн тухай багц хуулийн бүрдэл хэсэг болох шүүх байгуулах тухай хуулиар нийслэл болон зарим орон нутгийн анхан болон давд заалдах шатны шүүхийг эрүү иргэний хэрэгээр дагнан бие даасан байдлаар байгуулж улсын хэмжээнд нийт 75 шүүн таслах үйл ажиллагааг дагнан хэрэгжүүлж эхэлсэн. Харин 2015 оны шүүх байгуулах тухай хуулийн шинжилсэн найруулгаар орон нутаг дахь сум дундын 6 шүүхээс бусад бүх анхан шатны шүүхийг эрүү иргэний хэрэгээр дагнан байгуулж улсын хэмжээнд нийт 99 шүүн таслах ажиллагааг явуулж иргэд хэрэг маргаанаа дагнсан мэргэшсэн шүүгчээр шийдвэрлэх бүрэн боломж нээгдсэн. Шүүхийн хүний нөөцийн шинтгэл. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд шүүхийн хүний нөөцд үнэхээр шинтгэл хийгдсэн. Мэдээж цалин хөлс нэмэгдсэн, шүүхийн бие даасан шүүхийн хараад ус байдлыг хангах чиглэлд эрх зүйн орчин бүрдээд холбогдох салбар хуулиуд нь батлагдаад гарцсан. Энэ бүхэн үйл ажиллагаа нь өөрөө шүүхийн хүний нөөцийг бүрдүүлэхэд үндсэн үнэтэй хөнөмөр болсон гэж үздэг. Шүүгч сонгон шалгаруулах шалгуурыг хөөлчилж, хүнээс хамгийн бага хамааралтай шалгаруулах тогтолцоог бүрдүүлжээ. Шүүгчийн оронтоо 60%-аар нэмэгдэв. Шүүхийн ачаалал буурснаар шүүхийн шийдвэрийн чанар сайжрах нөхцөл бүрэлдэв. 137 хуульчаар шүүгчийн игнээг өргөтгөв. Шүүгчийн давтан сургах зорилтод хөтөлбөр бүхий сургалтын тогтолцоог бүрдүүлв. Шүүгчдийн сул оронтоонд хуульчдын өрсөлдөөн бий болов. Эдгээр хуульчдаар шүүхийн цусын хэлбэрийн үйл ажиллагаа энэ процессын чиг үүргийг хэрэгжүүлсэн энэ салбар хуулиуд хүрээнд хийгдсэн. Энэ нь өөрөө ямар ач холбогдол өгж байгаа гэхээр гадна байж байгаа хуульчдаа шүүгчдийг олох, хуульчдаа шүүгчдийг шилж олох энэ үйл ажиллагаанд эрчимтэй хэрэглэгдсэн. Энэний үр дүн дээрх хүмүүсийн шүүхийн цусын хэлбэр шүүхийн бүх шатны шүүхийн шүүгчдийн игнэнд орж ирсэн явдал нь өөрөө ач холбогдолтой байгаа. Энэний нэг ач холбогдол нь бол мэдээж шүүгчдийг хариуцлагатай ажилуулах, хууль заасан дэг журмын дагуу шударга ажиллах энэ боломжуудыг нь бол энэ хуулиар нээгээд хариуцлага хүлээлгээд явуулсан учраас энэ ч гэсэн энэ хүний нөөцийг бүрдүүлэх чиглэлд бол өрнөлөөгөө үзүүлсэн гэж ингэж ойлгодог. Шүүх цус ойртлоо гэж шүүмжлэл байнга гардаг байсан. Харин шүүхийн шинтгэл хийгдснээр шүүгчийн сонгон шалгаруулалт шин шатанд гарсан юм. Өөрөөр хэлбэл шүүгчийг ил тод, шударга, нээлттэй, хөндлөнгийн нөлөөллөөс ангид сонгон шалгаруулж байна. Энэ ч үүднээс шүүгчийн сонгон шалгаруулалтын системийг нэвтрүүлсэн. Ингэснээр шүүгчийн сонгон шалгаруулалтыг цахимаар явуулж эхлэхийн зэрэгцээ хүн хүч, цаг хугацаа, зардал хэмнэж нэр дэвшигчийг хөндлөнгийн нөлөөллөөс ангид шударгаар үнэлж дүгнэх нөхцөл бүрдлээ. Шинээр томилогдсон шүүгчдийн 52.3% нь шүүхийн гаднаас буюу өмгөөлөгч, прокурор, хуулийн зөвлөх зэрэг
мэрэгчлэрээ ажиллаж байсан дадлаг туршлагатай хуульчид шүүгч болсноороо онцлог болсон. Монголын нийт шүүгчдийн 13%-ийг шинчилсэн байна. Мөн эдгээр шүүгчдийн 25 буюу 39.7% нь магистр зэрэгтэй байгаагаас үзэхэд шинээр томилогдсон шүүгчдийн боловсролын төвшин агсан болохыг харуулж байгаа юм. Эвлэрүүлэн зуучлал. Энд чинь эвдрүүлэн зурчилж байгаа хоёр талын санаа бодлоор төвшилж байгаа. Тэсээс та хоёр заавал эвдэр гэж гурав дахь хүчин ерөөсөй шаардахгүй шүү дээ. Тиймээс хоёр тал эвдэрх болцоогүй байна гэх юм шүүхийн журал цааш явчих шүү дээ. Тийм учраас ямар нэгэн зөрчил байхгүй. Хэрэг маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэхээс гадна шүүхийн бус журмаар шийдвэрлэдэг арга туршлага дэлхийн нийтэд бий. Монголч дэлхийн жишгтээ хөл нийлүүлэн алхаж байгаа. Эвдрүүлэн зуучлах чиглэлээр ариун туршлагатай японочдоос бид суралцж байна. Японы JICA төсөл эвдрүүлэн зуучлагчдын зөвлөл шүүхийн ерөнхий зөвлөл хамтран нийт 20 удаагийн сургалтаар 677 эвдрүүлэн зуучлагч бэлтгээд байна. Иргэний хэргийн анхан шатны шүүхэд орон тооны 43 эвдрүүлэн зуучлагч ажиллаж шүүхийн ачааллыг 20 орчим хувиар бууруулаад зогсохгүй. Иргэдэд эвтэй найртайгаар цаг хугацаа алдалгүй хэрэг маргаанаа шийдвэрлэх боломжийг олгож байна. Эвдрүүлэн зуучлалын тухай хууль батлагдаад шүүхүүд дээр байгаа эвдрүүлэн зуучлал бол маш үр дүнтэй сайн ажиллаж байгаа. Энэ сүүлийн 2-3 жилийн байдлаар дүүргүүд болон аймаг орон нутгийн тайлан мэдээ, эвдрүүлэн зуучлагчдын тайлан мэдээ, шүүхийн тайлан мэднээс харахад бол эвдрүүлэн зуучлалын үйл ажиллагааны шүүхийн ачааллыг багасгах мөн одоо энэ тэр дундаа бизнес эрхлэгчдийн хоорондын энэ маргааныг эвийн журмаар шийдвэрлэж байгаа энэ байдал нь бол бизнес тэргээд эерэг таатай нөхцөлөөр бүрдүүлж байгаа юм нөхцөл байдал бол судалгаагаар бол харагдаж байгаа. Шүүхийн бол энэ эвлэрүүлэн зуучлах халба гэж нэг тийм ард түмэнд ойрхон тийм нэг ясны үед бас нэг манай ах トゥ нараас бол ярьж байгаа юм. Тэгээд ирэхдээ сүүлийн үеийн одоо нэг шүүхийн шинжилгээний тухай энэ багц хууль гарлаа гэж ярьдаг. Энэ бүгд бодит амьдрал дээр бол их зөв зүйтэй юм болж байгаа юм байна гэдгийг л би одоо талархаж хэлж байна да. Шүүхийн аюулгүй байдал. Шүүхийн шинтгэлийн үр дүнд шүүх өөрийн гэсэн хамгаалагчтай болсон нь шүүгчийн аюулгүй байдлыг сахин хамгаалах бие даасан шинэ институт Тахрын алба байгуулагдсан бөгөөд Тахрын албаны тухай хууль хүчингүй болсноор энэ чиг үүргийг цагдаагийн байгууллага гүйцэтгэж байна. Гэрч хохирогчийг хамгаалах, яллагдагч ялтныг хуйглан хүргэх, яллагдагч гэрчийг албадан ирүүлэх, ялтан шилжүүлэх, оргон зайлсан яллагдагч ялтныг эрен сурвалжлах үндсэн чиг үүрэгтэй ажиллаж байна. Иргэдийн шүүхэд итгэх итгэл. Иргэдийн шүүхэд итгэх итгэлээр шүүхийн шинтгэлийн үр дүн, ололт амжилтыг дүгнэх нь хамгийн шударга шалгуур. Шүүхэд урд өмнө хийгдэж байгаагүй шүүхийн шинтгэлийн бодит үр дүнг нотлох гадаад дотоодын хөндлөнгийн судалгааг энд дурдахад хангалттай. Иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд тэр бол нэгдүгээр шүүгч нараас их гол юм хамаарна. Шүүгч нар гаргаж буй шийдвэрийн үндслийг маргалдж байгаа талуудад нийгэмд иргэдэд хүлээн зөвшөөрөх байдлаар бичдэг байх хэрэгтэй. Хуулиуд бол зөв тавигдсан, маш сайн хуулиуд гарсан. Энэ хуулиудыг хэрэгжүүл эхний алхмууд бол зөв хийгдэж эхэлсэн. Энэ алстаа бол том утгаар үр дүнг өгнө. Суурь нь буруу тавигдах юм бол алстаа энэ шинтгэл өөрөө норж ундаг. Тэгэхээр бол суурь нь зөв тавигдсан чинь дээшээ бол байшин маань хэдэн давхар хүртэл явах уу гэдэг бол үнэхээр шүүхэн шин захиргааны байгууллага үйлдэж байгаа санаачлага. Дээрээс нь засгийн газар өөр бусад байгууллагуудын шүүхэн шинтгэлийг дэмжлэг хүсэл зорилгоос иргэдийн бас дэмжлэг олон зүйлээс бол хамаарна. Тэгэхээр ерөнхийдөө шүүхийн шинжилэл гэдгийг би юугаар хэмжих юм бэ гэж хэлэхээр бол иргэдийн итгэл бахархал байх ёстой гэж үзэж байгаа. Тэгээд иргэд одоо шүүхэд итгэдэг бахархаж байна гэж хэлэх юм бол бидний энэ шүүхийн шинжилэл гэж яриад байгаа зүйл биелээ болж байна л гэж үзэх гээд байгаа. Хүнээлттэй нийгэм хүрээлэн Аризонагийн их сургуулийн судлаач Брент Уатийн хөндлөнгийн судалгаагаар манай улсад 23% нь одоо шүүхийн үйл ажиллагаанд итгэж байна гэж үзээд 77% нь огт итгэхгүй байна гэсэн саналыг 2008 онд судалгааны үр дүн илэрхийлжсэн бол 2015 онд 61% шүүхийн үйл ажиллагаанд итгэж байна гэж яаж. Тэгэхээр харьцангуй өндөр гарч ирж байгаа. Олон улсад бол энэ бол бараг 50 хүрэхгүй хувьтай байдаг бол манай улсын хэмжээнд бол энэ бол ахицтай хурдцтай явж байгаа нэг илэрдэг байгаа. 10 онд бол Сант Марл төвийн судалгаагаар бол 15% нь шүүхэд итгэдэг, 85% нь бол итгэдэггүй гэсэн дүн шинжилгээг бол илэрхийлсэн бол өнөөдөр ингээ аваад үзэх юм бол 15%, 61% болтол өсөж ийн гэдэг бол шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн байгууллагуудын
зоригтой үйл ажиллагаа хийж байгаа нэг илэрл энд харагдаж байгаа. Судалгааны ажлыг 21 аймаг нийслэл 9 дүүргийн хэмжээнд зохион байгууллаа. За судалгаанд шүүхийн ажлын төлөөлөл өмнө шүүхээр өөрчлөж ирсэн иргэдийн төлөөлөл, өмнө шүүхээр өөрчлөж байгаагүй буюу олон нийтийн төлөөлөл нийт 3290 хүнийг судалгаанд хамруулсан байна. Ер нь одоо гомдж гоцорч янз янзын одоо бас гомдж явсан янз янзын асуудал шийдвэрлэхээр энэ шүүх хуулийн байгууллага тандж байгаа шүү дээ. Эцсийн шийдвэр хэн гаргадаг вэ? Шүүх гаргадаг. Тэр шүүхийн гарсан шийдвэр өнөөдөр тэр хүний амьдралын зөвсгөөд зүгдүүлээл ингээд асуудлыг шийдэх учраас одоо шүүхэд гомдох юм байхгүй итгэжл явахсаар байгаа. Шүүхүүд иргэдтэй үйлчлдэг. Би таны төлөө ажиллаж байна. Та гэртээ байгаа юм шиг, анд нөхөр дээр ирж байгаа юм шиг ингэж үйлчлэрэ гэдэг сэтгэл төрсөн явдлын шинэ жилийн агуу том бөгөөд жижигчсэн агуу том бодлогоны гэж би ингэж олж харсан. Ард түмэндээ үйлчлж байгаа хамгийн нээлттэй нэг иргэний нийгэм, нээлттэй нийгэм гэдгийг үлгэр жишээг энэ шинтгэл харуулж байна гэж ингэж би ойлгож байгаа. Шүүх гэдэг бол тийм одоо хүн айх ёстой байгууллага биш ээ. Ер нь аливаа улс оронд нэг дүн аваад үзэхэд нийт ард иргэдийн нэг 10% нь хууль зөрчсөн янз бүрийн ийм тохиолдол гардаг. 90% нь бол хуулийнхаа дагуу амьдраад явдаг. Тийм учраас шүүх гэдэг бол юуны өмнө тэр 10%-тэй тэмцэж जैन шийдэх जैन гэдэг бол цаана үлдэж байгаа 90% хамгаалж байгаа юм шүү. Хүний эрхийн талд, хүний сайн сайхны талд зогсдог байгууллага. Ийм байдлаар бид нар шүүхээ ойлгож хандах ёстой. За шүүхэл үнэхээр өөрчлөгдсөн байна. Шүүхийн хаалгаар ороход өөр байна. Шүүхийн тэр ажилчдын харилцаа маш их өндөр болсон байна. Бүх үйл ажиллагаа нь камертсан байна. Дээр нь шүүхийн шийдвэрийг гаргаад олон нийтэд тавьдаг болсон байна. Олон нийтэд тэндээс шүүхийн энэ хуулийн заалтууд үнэн зөв шийдвэрлэгдэж үгүй юу гэдгийг олж харж мэддэг болсон байна. Ийм учраас шүүхэл одоо үнэн өөрчлөгдсөн байна гэсэн ийм сэтгэл төрсөн. Хамгийн сүүлийн судалгаа бол Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн мэрэгсэн шинжээчдийн Монголын шүүхийн цогц зураглал судалгаа юм. Монголын шүүхийн хувьд анх удаа ийхүү гадаадын нэр хүнд бүхий байгууллагаар цогц хөндлөнгийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үнэлгээ хийлгэсэн нь энэ бөгөөд шүүгч, ажилтнууд, хөндлөнгийн мэрэгчлэтнүүдийн санал бодол зэрэг олон талын байр суурийг тусгажээ. Судалгааны маань үндсэн зорилго юу байсан бэ гэвэл ялангуяа сүүлийн жилүүдэд эрчимтэй өрж байгаа шүүхийн шинтгэлийн явцаа эргэж нэг хараад бид нар яг ямар төвшөнд хаана ирчээд байна гэдгийг бас нэг хөндлөнгийн байр сууриас ажиглаж дүгнэх зорилго байлаа. За юуны өмнө судалгааны дүн бол тун эерэг үнэлгээтэй гарсан гэдгийг та бүхэнд хэлэхэд таатай байна. Яг л сүүлийн жилүүдэд хэрэгжиж байгаа үйл ажиллагаанууд маань бол үндсэн одоо чиг шугам хүрсэн үзүүлэлтүүд маань эерэг гарч байгаа. Монгол улсад шүүхийн шинтгэл нь нийгэм эдийн засгийн хувьд ижил төстэй гарааны нөхцөлтэй байсан бусад орнуудтай харьцуулахад ихээхэн төрүүлж байна. Шүүхийн нээлттэй ил тод байдал хүртээмжийг бүрэн хангасан. Шүүгчийн хараат ус байдал, шүүгчийн сахилга, ёс зүйн зөрчлийг шалган шийдвэрлэхэд улс төрийн нөлөөлөлгүй. Шүүгчийн цалингийн хэмжээг бууруулахгүй байх зохицуулалтыг хуулиас хассан нь ухралт гэж үзэх үйц зүйл болсон байна. Шүүгчдийн ажлын нөхцөл байдал болон өөртөө итгэх итгэлд шүүмжлэх зүйл алга гэж тодорхойлжээ. Олон улсын экспертүүдийн хийсэн хөндлөнгийн ийм үнэлгээ нь шүүх шинжлэгдсэн, шинжлэгдээгүй, үр дүн гарсан гараагүй зэрэг маргааныг нэг тийшин шийдэхэд төдийгүй цаашид шүүх хэрхэн өөрчлөгдөн шинжлэгдэх талаар чухал зөвлөмж санал гаргаснараа ач холбогдолтой. Монголын шүүх шинжлэгдэж байна. Гэвч ардчилсан нийгмийн үнэт зүйл хараат бус шүүхийг цогцлооно гэдэг богино хугацааны амар хэлбэр ажил огт биш ажээ. Энэ бол улс үндэстний хөгжил дэвшил, тусгаар тогтнол, ардчлалын тулгуур ойлголт учраас хэн бүхний оролцоо онцгой чухал юм. Мэдээж энэ нь Монголын нийгэм, ирээдүй хоочтой, цэвэр тунгалаг, ариун дагшин төр нийгмээ өвлүүлж үлдээхийн төлөөх их үйлс билээ.